Эх орны залуу цааны явна нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарын бид хийж чаддаг болонгаар Монгол циркийн салбар шинжилт хийж байгаа залуучуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. Харин хамтаа тусалцай болонгаар Чингэлтэй дүүргийн Ахмадын 9 Эрдэнэ хамтлагт ямар тусалцай хэрэгтэй байгаа талаар хүргэхээр бэлтгэлээ. Харин түүхэнд мөнгөрсөн удирдагчид болонгаараа Хүннүүгийн агуу их хаан Ателагийн тухай, Атела хааны менежментийн ухаан болон удирдах ухааны зарчмуудын талаар та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Ингээд эх орны залуустай хамт байгаарай. Эх орны залуу цааны явна нэвтрүүлгийн бид хийж чаддаг болон Гранд Фа хамтлагийн циркийн үзүүлбэр буюу 1001 шөнийн зүүд тоглолтноос бэлтгэн хүргэж байна. Тэгээд эдгээр залуучууд Монголын циркийг дахин авчирлаа гэдэгтээ үзэгчид санал нийлсэн байгаа. Тэгээд залуучуудтайгаа бүгдээрээ уулзцгаая. Тэгээд Монголын циркэд нэгэн шинэ үе ирж байна. Нэгэн шинэ цоошин хэлбэрийг авчирж байна гэж үзэгчид маань санал нийлтэйгээр хэлсэн байгаа. Тэгээд залуучуудтайгаа бүгдээрээ уулзцгаая. Манай студ байгуулагдаад 4-5 жил болж байна. Тэр хугацаанд их олон тоглолт хийлээ, олон туршлагаас болоо. Тэгээд энэ тоглолт нь болохоор балет, цирк, гимнастик гурыг хослуулж хийсэндээ онцлогтой. Тийм тоглолт хийсэн. Манай тоглолтын онцлог бол яг таны түрүүний хэлсэн шиг балет, цирк хоёрын хооронд нь хольж урлагийг хооронд нь баз шинэ урлаг гаргаж ирж байгаа. Тийм л онцлогтой. Гэхдээ манай студийнхан бол нэрээ айгүй их нойргүй хоолгүй өдөр шөнөгөө ажиллаж энэ тоглолтыг гаргаж ирсэн. Айгүй их хөдөлмөрөөр гаргаж ирсэн. Тэр тоглолттой манайхан тэгж л гаргаж ирсэн. Ер нь залуучууд энэ урлагт тийм ээ тодорхой хэмжээний юм шинжилтүүдийг хийж байна. Тэгээд би бас танай студийг ийм том бэлтгэлийн заалгүй энтрийг сонсч байсан л да. Тэгээд бэлтгэл хийгээд бас хүндрэл учирдаг гэж хэлсэн. Бас залуучуудын хүнд хэцүү нөхцөл ч гэсэн өөрсдөө тоглолтыг ингэж гаргаж чадлаа тийм ээ. Тэгэхээр өөрсдийнхөө ер нь та нар хаана бэлтгэл хийдэг вэ? Тэгээд ер нь бэлтгэл хийхэд тулгардаг тэр хэцүү бэрхшээлүүдээс бас хуваалцах уу? Бид нар бол нэрээ цирк хийхэд бол амар их том зай, орон зай хэрэгтэй байдаг. Бид нар манай студ болохоор яг жижигхэн заал 3 м хүрэхгүй 3 м гарантай л за нэг тиймэрхүү өндөртэй л зал. Тэрэнд бол цирк хийж амжихгүй. Хаарын номеруудыг хийхэд бол том орон зайртай бид нар гадаа бэлтгэл хийдэг гэсэн. Гадаа нэг өндөр юм маач зоогоод гадаа өөртөө тэр төмрөө гагнаад тэр том төмрүүдөө өөртөө барьж гүгээд өөртөө босгоод өөртөө гагнаа тийм өөртөө таталгаа хийгээд тэгээд гадаа бэлтгэл хийдэг гэсэн. Хүйтэн 15 сараас хойш 5-аас 10 сар хүртэл 5-аас 10 сарын хооронд хийжсэн. Тэгээ гадаа харлан хүүтэнд ингээд агаад дээрх чинь хүүтэн салхин чинь нус гойж бүр бэрцээ амт чинь бууж ирээд халуун наранд чинь харалж марлаад өстэй гачин юм болд шүү. Бүгдээрээ пүдэрдэл гарч байгаа юм чимэр авир инээдтэй. Тиймэрхүү бэрхшээл зөндөө гарна. Гэхдээ бэрхшээл гэж байхгүй. Хүн зоригтой хүсчээвэл юунаас ч гарч ирдэг. Подволоос харанхуй нүхнээс ч хүртэл хүн зоригтой хүрдэг байхгүй. Тэгэхээр тэнд шийдэж шантрахгүй. Зориг байхад бол юу ч саадлахгүй шүү дээ. За үнэхээр залуучууд маань үнэхээр гайхалтай үгийг хэлж байна. Тэгээд бэрхшээл зориг байхад бол ямар ч бэрхшээл байхгүй гэж байна. Тэгээд энэ номеруудаа бэлтгэхийн тулд өөрсдөө гадаа өөрсдийнхөө турбаа төмрийн нүртэл өөрсдөө бэлдэж өөрсдөө зөөж энэ бэлтгэлүүдээ хийжсэн гэж байна.
За энэ Grandpa студийн одоо захирал багштай би уулзаад байна. Тэгээд ер нь үзэгчид сая Монгол зэрэг дахин ирлээ гэж бүгд ер нь санал нэгтэй баяр хөөрсөн хүмүүс л байна л да. Тэгээд тоглолт их сайхан болоо. Тоглолтын сэтгэлээс хуваалцахгүй. Гэхдээ одоо өнөөдөр наадам зориулсан тоглолт маань ингээд өндөрлж байна. Тэгээд үнэхээр сэтгэл бол өндөр байна. Учир нь чи сая хэллээ тийм ээ. Нөгөө балет цирк хоёр нэгдээд ийм гоё ийм шин циркийг гаргаж ирж явах шиг байна те. Магадгүй энэ зүгээр байгаа юм бахал да. Гэхдээ бидний хувьд Монгол улсын хувьд тийм ээ. Манай энэ залуучуудын хувьд ийм хиймэрлэгтэй цолбоотой ийм залуучууд гарч ирж байна те. Тэгээ сая харсан баг тоглолтын дээр ингээ харсан баг нэр үнэхээр аимшиг юм хийгээл те. Одоо балетийн хүмүүс агаар дээр ингээ нисээл те. Хизээж би бол залуудаа балетч байсан байхгүй. Тэгээ би бол агаар дээр байтгаа зүгээр хоёр давхар дээр гарахад ухаалтчдаг байсан хүн чинь те. Тэгээ одоо манай эмэгтэйчүүд эрэгтэйчүүд бүгд тэр ингээ агаар руу нисдэг боллоо ингээ хөөрдөг боллоо. Үнэхээр сэтгэл амар юм те. Тэгээ бид нар дэлхийдээ хөл нэгдэж явж байгаа да. Манай залуучууд гадаадын олон орны залуучуудаас илүү байгааг харж байгаа бах тийм ээ. Тэгээ манай залуучууд мэдээж итгэл төгөлдөр өөртөө итгэл төгөлдөр байх юм бол чадахгүй мэдэхгүй болохгүй юм гэж алга юм биш үү шүү дээ. Тэгээ монгол хүн хичнээн их одоо бяртаа тэнхэлтэй хиймэртэй золбоотой гартаа дүлдөө байна. Тичнээн инээл манай улс одоо хөгжих нь тэгэхээр манай улс магадгүй энэ циркийн урлагаар харуулад ингээд бид нар чадaltaй байх шүү гэж харуулж байгаа бол монгол улс маргааш аюул сайхан амьдрах бах тийм ээ. Санал хэлж байна. Тэгээд ер нь залуучууд маань одоо бэлтгэл танаа студиг бас ингээ бэлтгэл хийгээд бас хүндрэлтэй зүйл байдаг. Тэгсэн ч гэсэн залуучууд ийм сайхан үзүүлбэрийг бэлдэж чадсан байна. Тэгээд ер нь та үзэж байгаа залуучууд хандаа тийм ээ. Ер нь шинэ үе залуучуудын шинэ үе бүхэл салбарт одоо олон төрлийн шинжилгээ зоригтой ахламуудыг бас хийж байна. Тэгээд залуучуудаа зориулж бас сайхан урмын үг хайрлахгүй. За тэгээд миний нэг надтай хөгжим үзэд одоо балет заадаг байхад байсан сав маань одоо гавьяач жүжигчин Алтуу гэж байдэн тийм ээ. Тэгээ тэр маань одоо надад төгссөн олон бүх байна нэр бүгдээ гадаад байдаг. Тэгэхээр зэрэг одоо ингээд энэ цирк дээр манай дээр студид дээр сураад төгсөж байгаа тийм ээ. Одоо гадаад явах гээд бол захиалгууд нэрцэн байгаа. Энэ бол ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр зэрэг ийм хүмүүстэй би Монгол бүх залуучуудын ирээдүй гэрэлтэй байна тийм ээ. Тэгээ өнөөдөр бид нартай ингээд одоо би хамт өрөө бид нарыг манай Grandpa студидтэй хамтраад өнөөдөр ингээд цирк дээр бид нар хамтарч ажиллаад ийм амжилт үзүүлж байгаа. Булан дараагийн нааш орё. Тэгээ би магадгүй булан дарааг биднээс илүү их одоо итгэл төгөлдөр өнөөдөр үзээд одоо ямар бодол байгааг тийм ээ бид нар уулз зэмчихгүй яваад байгаа. Өнөөдөр ихэд л одоо зүгээр л яваад би нүгээр гүгэлдэг булан дараа тэргээр гүгэлдэг тийм тус тусынхаа ажлыг хийгээд өгдөг. За та одоо энэ өнөөдрийн циркийн талаараас өөрийнхөө сэтгэлийг хуваалцах. Манай Монголын үндэсний цирк маань энэ ардын хувьсгалын 89 жилийн тохиолдуулаад балет циркийн тоглолтыг хосолсон 1001 шөнийн зүйл гэсэн шинэ үзүүлбэр үзүүлсдэг та бүхэн бас үзэгчд маань сонирхолоо. Энэ юугаар онцлогтой вэ гэхлээр циркийн урлаг маань одоо дэлхийн циркийн урлагийн төвшөнд хөл нийлэх хүч судалгааны стандарт хэмжээнд хүрч байна гэдгийг харуулж байна гэж бодож байна. Би одоо энэ туршлага найруулагчтай бол маш их баярлж байна. Үнэхээр хүмүүс үзээд та бүгд сэтгэлийг авсан баг тийм ээ. Энэ маань хүмүүсийн сэтгэлд хүрлээ шинэлэг одоо олныг хамарсан ийм сайхан уран бүтээл боллоо гэж бодож байна. Тэгэхэд бүх оролцсон уран бүтээлчтэй бас их баяр хүргэе. Энэ манай балетын жүжигчд маань зөвхөн балет тоглохгүй циркийн урлагийг үдий зэрэгтэй ингэж хийж сурсан байна гэдэг чинь нөр хөдөлмөр төвчээр хатуужил энэ бүгдийг бол энэ бүгдүүд өнөөдөр энэ хүүхдүүд гаргаж чадлаа. Баярын энэ 5 тоглолт үнэхээр сайхан хүүхдүүдэд тэрсэн өндөр сэтгэл төрүүлж байна. Бид бүхэн ч гэсэн ард түмэндээ шинэ бэлэг барьж байгаадаа бас сэтгэл өндөр байна. Манай Монголын үндэсний циркээс Шидэх банзны номер маань оролцсон. Та бүгд харсан Шидэх банзны номерын од гэрлэгдэх залуу маань одоо агаар Шидэх банзнаас 5 эргэлт хийж дэлхийн рекорд амжилтыг одоо хийж байна. Газрын номерын хаан гэдэг номер бол Шидэх банзадаг, агаарын номерын хаан бол агаарын полет гэж байдаг шүү дээ. Тийм болохоор би энэ уран бүтээлчтэй бас маш их өндөр амжилт хүсье цаашд нь. За баярлалаа. За тоглолт их сайхан боллоо. Тэг үзэгчид их сэтгэл өндөр байна л да. Монгол цирк дахин ирлээ гэж бүгд их баяртай. Тэгээд чи бас нэлээд хүнд үзүүлбэр үзүүлж байсан тий. Олон удаа нисчээсэн, олон удаа энэ хоёр унжээсэн. Тэгээд соолтын үеийн одоо яг тэр сэтгэлдээс тий бас хэцүү бэрхтэр зүйлээс үзэгч залуучтай хуваалцахгүй. Хамгийн хэцүү зүйл нэхээ нөө балет ч юм тэгээ нөө циркийг шинээр сурсан болохоор аюу хэцүүсэн. Бүжиглэл дээр яг мэрэгжил учраас гайгүй. Яг циркийн тал дээр жоон хэцүүсэн. Тэгээд ерөнхийдөө циркээр одоо ташлаагч маань тий гээд Монголд буцаад шинээр авчирч байгаа юм лөө. Урсгал нь бас өөрчлөгдөж байгаа юм лөө.
тэрүүгээрээ манай тоглолт бус тоглолтоос арай л илүү баг гэж бодож байна. Ер нь одоо залуу хүмүүс энэ сайхан бүрийн хэмжээний тоглолтыг хийгээд те. Ер нь хэдэн хугацаанд энийг бэлтгэсэн бэ? Энэ за нэг сар хүрэхгүй хугацаанд хийсэн. Тэгээ үндэсний циркийн жүжигчтэйгээ хамтарч исэн Grandpa Entertainment-ийн жүжигчид тэгээ хоорондоо нэгдэж өгсөн их амжилттай. Би нэг мэдхгүй болсоод ер нь ингээд та нарын бэлтгэлийн үед одоо хамгийн хэцүү хүнд бэрх зүйл нь юу ах вэ? Бэлтгэлийн үед хэцүү зүйлгүүл нэг цирк гэдэг нь өөрөө хүн дурлаг тий. Бэртэл гэмтлэхтэй. Тэгээ зарим нь хүл гараа түлэн альчуур яж авна бэртэн. Гэхдээ шантрахгүй байтал ер нь бүх зүйл болно да. Тэгээ ер нь энэ Grandpa студио цирк урлаг шинжилт авчлаа гэж үзэгчд бас бүгд л уухаа нэгтэл хэлж байна л да. Тэгээд ер нь өөрийнхөө студийн талаар доош танилцуулах. За юуны өмнө одоо эх орон телевизийг үзэж байгаа үзэгчдтэй баярын мэнд хүргэе. Тэгээд манайх сая 1001 шөнийн зүүдгээд тоглолтыг амжилттай хийж дуслаа. Тэгээ манай студид Grandpa студи. Энэ тоглолтыг бол манай студийн захирал Ташлав багш найруулсан. Тэгээд явахтай бидэд бас залуу хүмүүстэй бүгдээрээ бас их шинэлэг юм хийлээ. Тий агаарын номер хэд баг өмнө баг циркт баг тоглож байгаагаар тий 11 хүн 11 охиныг нисгэж чадлаа. Ер нь тэгээд 11 хүн 11 үлээ альчуурн дээр нисч үзлээ тий. Агаарын бол асар том одоо бас нэг асуудлыг шийдэж чадсан. Тий. Тэгээд ер нь бол их шинэлэг юм хийлээ л дээ сая таны тоглолтоор бол. Тэгээ манайх одоо намар 11 сард 9 сард хунтнуур тоглох юм. Хунтнуур тоглох юм. Тэгээд энэ бол одоо яг эхлэл. Тэгээ цаашдаа бид бүгдээрээ одоо өшөө илүү хэмиг хийж бүтээн. Тэгээд ер нь хүн болгоно Монгол залуучууд үнэхээр чадж байна гэж тэгж байна л да. Ер нь Монгол залуучууд зөрөгтэй үйлүүдийг те зөрөгтэй шинэлэг алхмуудыг хийж чадж байна гэж тэгж байна. Энэ талаар бас өөрийнхөө сэтгэлдлийг бас Монгол энэ залуучууд зөрөөс нэвтрүүлэхтэй залуучуудтай хамтарч бас өөрсдөө тэр урам зоригоос хуваалцахгүй. Яаж та нарыг энэ зөрөгтэй шинжилтийг хийж чадж байна вэ? Ер нь бол чадахгүй нь бол хүний өөрийн сэтгүүнд л байгаа шүү дээ. Хүн чаднаа л гэвэл бүгдийг бүтээн. Хүн машин бүтээж чадчихээн. Хүн онгоц бүтээж чадчихээн. Тэгвэл хүн бүгдийг бүтээх ёстой. Тэгээ ялангуяа Монгол залуучууд биднээс өөрсөндөө итгээд те өрөөлийг хүндлээд хэрэг үнэхээр яг нэг сэтгэл нэг санаа зорилгоор хэрэг бид хүсэж тэмүүлж тэрнийхэн төлөө зовж шаналж чадвал амжилтанд хүрнэ. Бүтэхгүй чадахгүй юм гэж байхгүй. Ер нь ингээ авьяастай Монгол залуучууд ихийг ингээ гадагшаа аваа явчихдаг тийм ээ. Гадагшаа тэгэхээр Монголд бас урлагийг үнэлэхгүй байгаа юм бол үзэхгүй байгаа юм бол гэсэн бас тийм эмзэгэл байдгийг. Энэ талаар жишээлбэл одоо танай хамтлагийнхан ч юм уу те одоо би бас санаа зовж байна л да. Эхнээсээ бас явчихгүй байгаа. Эндээ улам одоо Монгол циркээ илүү гоё хөгжүүлээсэй те балетаа илүү хөгжүүлээсэй л гэж бодож байна. Энэ талаар өөрийнхөө бас эмзэгэлдэг зүйл хаваалт. Ер нь бол тэгдэгэлдээ бас сайн хүмүүс нь бас гадагшаа татгшаа явдаг тий. Манайхан бол баг явахгүй баха. Бүгдээрээ энэ группээрээ намар бүр том хэмжээний тоглолт хийж чам. Хунтнуур гэдэг бүр нилээн нүсэр бас балет, цирк, спортинг, гимнастик тий бүх төрлийн ямиг холиод бүжиг тэгээд Монголд өмнө хийж байгаагаар тийм том ямиг залуучуудынхаа хүрээнд бас бүгдээрээ хий гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд бас хамтлагийнхан чинь одоо энд ингээд маш цөөхөн ангийн дотор одоо их эрчимтэй бэлтгэл хийсэн гэсэн. Тэгээд зарим нь бол циркчид биш те. Тэгсэн мөртлөө бас аюултай номеруудыг зориглож хийсэн. Тэгээд энэ бүх бэлтгэл бүх энэ одоо юунуудаа өөрсдөө бас энэ хамтлагаараа дайрч одоо хийсэн гэсэн. Тэгээд өөрсдийнх нь тэр бэлтгэж ийсэн тэр бас хүнд хэцүү үеэс бас хуваалцахгүй. Энэ бүхний ард бас яаж гарч чадав те. Энэ одоо агаарын аппарат биш те. Бүх хэрэгэл одоо энэ аюулгүй байдлыг бол одоо манай ган зөрг багш гээд бит хоёр тэгээд одоо бусад багш нар бас одоо зөвлөөд те бүгдийг хэрж хийж зоосон бидэд тэгээд энийг зоосоор хагаад бараг тоглолт эхлэхийн нэг 4-5 хоногийн өмнө дуусаад тэгээд л номер хийсэндээ тэгээд бас хэцүү байсан бас тэгээд заавал үзэгчдийн өмнө л одоо бүх юм бэлэн байх хэрэгтэй те чаддаг байх хэрэгтэй хүмүүсийг баярлуулах хэрэгтэй. Тэгээд зориг гаргаад тэг хийсэн дээ.
За үнэхээр ингээд Монголын урлагт залуучууд зөрөгтэй алхмуудыг хийж чадчихэ. Тэгэхээр энэ олон авьяастай залуучуудаа бид нар гадагш нь алдахгүй байхын тулд энэ урлагийг монголчууд бид нар үзэх хэрэгтэй юм аа. Монгол залуучуудын үзүүлж байгаа үзүүлбэрүүдийг илүү баясаж тийм ээ оюуны цэнгэл эдэлж энэ урлагийг үзээсэй, залуучуудаас энэ залуучуудаа дэмжээсэй тийм ээ. Монгол хүн дэмжээсэй гэж хүсэж байна. Тэгээд энэ залуучуудын хийж байгаа номеруудыг үзээрэй. Ингэх тусам Монгол урлаг хөгжин Монгол залуучууд илүү их сайхан зүйлийг хийж бүтээж чаднаа. Тэгээд Монгол залуучуудаа үнэхээр их бахархаж байна. Залуучуудаа баярлалаа. За тэгээд энэ тоглолтыг найруулсан багш Ташлаа багштай түүний эхнэр Оюун Чулуун тэгээд энэ хоёр ахта Цэрэн Надимд багштай, Мак багштай ер нь энэ ажлыг хийхэд оролцсон бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Тэгээд бүгдээрэнд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье да. Тоглолт бол үнэхээр гоё болсон. Тэгээд яагаад юм урд нь цирк хийж байгаагүй хүмүүс цирк хийж байгаа. Тэгээ бүжигчд, балетчд хийж байгаа учраас тэр айгүй их амжилт гаргалаа гэж бодож байна. Тэгээд залуучуудаа хандаж хэлэхэд бол хизээч юмд оройтхгүй, хизээч юмд бас ухарч болохгүй гэдгийг айгүй их ойлгосон. Тэгээд бас хүн болгон манай охтууд бас багш нар маань бидний төлөө айгүй их тэгээ бас хөдөлмөрлөж бас ажилласан учраас бид нар ийм амжилтанд хүрлээ гэж бодож байна. Тэгээд энэ дашнаас багш нартай баярлалаа гэж хэлмээр байна. Багш байхгүй бол бид нар мэдээж ингээд энэ бүгдийн анхны алхам тэр бүх зүйлийг зааж өгж байгаа тэр бүгдэн дээр бол бас багшийн үг бас багшийн заах бас чадвар гэдэг тэр бүгдээс авахгүй бол бид нар аягүй их амжилтанд хүрэж байгаа гэж бодож байна. За энэ өнөөдрийн тоглолт бол сайхан боллоо. Тэгээ өнөөдрийн тоглолт бол одоо балет, цирк, гимнастик эний бүгдийг нэгдсэнд бол гол одоо юу нөхөө үндэс нь тийм ээ. Ер нь тэгээд энд бол энэ циркийн нэг групп тэгээд энэ грампа гэдэг балет, циркийн нэг сургалт байгаа. Тэ энэ нэгдсэн. Энэ хоёр нэгдсэн. Тэснээс учраас шинийн болсон. За нэг юу гэвэл одоо энэ залуучууд бол нэг талаар бидэрт бол маш их туслалаа. Нэг санаатай. Одоо хамгийн гол нь уран бүтээд бол санаа нэг байх юм бол тэгэл юм бүтдэг тийм ээ. Тэгэд энэ туслалаа. Нөгөө талаар энэ залуучууд маань энэ тоглолтод орсондоо бас их юмыг олж авсан. Их юм сурсан. Ивэл энэ нэг ёсны хоёр юм хамт олон байна шүү дээ, тийм ээ. Хоёр хамт олон чинь нэг хамт олон болтлоо одоо ингэ нэгдэж чадна гэдэг чинь маш чухал юм да. Монгол зэрэг дахин ирлээ гэж үзэгчд санал нэгтэй байна. Энэтэй да санал нэгдэж байна. Одоо би нэгдэж байна. Таалагдлаа. За Монгол зэрэг ирээ тоглож гэдэгтээ санал нийлж байна. Нийлж байна. За баярлалаа. Ихэн гайхамшиг байна. Сайхан бол. Монгол зэрэг дахин ирж байгаа гэдэгтээ санал нийлж байна. Нийлж байна. Гоё. Ойрын жилүүд юу нэм гоо цирк Үзээгүй. ер нь Монгол цирк иргэн ирж байгаа гэдэгт санал нийлж байна. Нийлж байна. За баярлалаа. Гоё. Гайхамшигтай. Манай Монголд ингэжлээ их хөгжим гэж үнэхээр бүр багтж байна. Ойрын жилүүд юу нэм сайхан цирк Үзег огт үзег байсан. Би нодлол бас нэг үзчихсэн. Гэтэ энэ бол үнэхээр гайхамшиг. Монгол цирк иргэн ирж байгаа гэдэгт санал нийлж байна. Санал нэгдэх байх юм байна. Тэр цэвэр би Дачлавгаар үнэхээр багтж байна. Монголын циркт Дачлавгаас шинжилэл хийж байна би. Баярлалаа. За баярлалаа. За тоглолт амжилттай болсон. Амжилттай. За нэлээд хүнд үзүүлбэрүүд үзүүлж байсан тийм. За Гайгүй юу тийм. Ер нь хэцүү байсан сая. хэцүү шүү. Хэцүү зэрэг катуурлаг. Сая үзэгчд ер нь Монгол цирк дахин ирлээ. Залуучууд маань өсвөр үеийнхэн маань Монгол циркийг дахин шинээр одоо шинийн шөнөийг авчирж байна гэж бүгд л баяртайгаар одоо хүлээн зөвшөөрж байна л да гадаадын хүмүүс. Тэгээ та нар энэ циркийг тийм энэ сайхан үзүүлбэрүүдийг бэлдсэнд одоо манай залуучны нэвтрүүлэг хийсэн баяртай байна. Тэгээ сэтгэлдээс хаваалцахгүй тоглолтынхаа. Манай сэтгэлд манай тоглолт бус тоглолтуудаас илүү гоё байсан. Учир нь тийм сонгодог урлагийн талаар их төвшлөө оруулсан. Тэгээд бидний хувц хүртэл шал өөр байсан. Зүгээр нэг шоугаас шал өөр байсан. Өндөх баяртайгаа. Ер нь юугаар онцлог байсан бэ?
Бүх л юмараа ер нь. Сайхан байна уу? Энэ баяр наадмаараа бид монголчуудаа болон Монголын орны манд зорж ирсэн нийт жуулчтай тоглоод сэтгэл өндөр байна уу? Шинжилсэн сайхан тоглолт хийгээд. Ер нь тоглолт юугаараа яг илүү онцлог байсан бэ? Ер нь бүхэл төрлөөр шинжилт тавигдсан да. Ер нь найруулгын хувьд ховц хөгжим ер нь бүх юм дээр шинжилгдсэн. Ер нь за. Өмнө бас нэг Жуманжи гэж жүжигчилсэн тийм тоглолт болж исэн. Энэ бас жүжигчилсэн. Тийм номер дистрагу зүгээр яг ингээл уялдаатай тийм жүжигчилсэн тоглолт байгаа. Энүүгээр их онцлог. Тэгээд энэ Grand Plaza гэдэг эднэрийн студиудтэй бид нэгдэж нэг том уран бүтээл хийсэн. Тэгээд Валети ингээд тэр дурдсан шүү дээ. Тэр онцлог нь тэр л байгаа. Валетиг хүмүүс. Ялын энэ хэд цалин бол одоо тэгээд яг дундаж тэгэл одоо яг тэд гэж байхгүй яг төвчнөр л байдаг л да хэдэн жил ажилласан. Жишээлбэл чи нэг жил ажиллаж байгаа юу? 4 жил ажиллаж байгаа гэсэн үг. Тий. 4 жил ажилласан үг. Оо яад штэ энэ тэгэл нэг 300 төгөлөл авдаг штэ. Төгөлээд. Тэгэхээр үл ер нь бас цалин авч юм уу учраас ер нь зарим залуу бас авьяастай хүмүүсээ гадаг шаалдаад идэг гэж хэлж байна тий. Болно. Тэр бол илүү одоо ингээд жишээлбэл ингээд саяны үзүүлбэр ихтэл үзэгчид их таалагдж байна. Монгол цирк улам одоо цаашаа хөгжөөд байнга тогтмол уран бүтээл хийгээд үзэгчд маань бас энэ үзээ тийм ээ. Тэгэхээр залуу уран бүтээлчдээ илүү одоо өндөр үнэлэмжтэй тийм ээ. Өндөр одоо сайхан хангамжтай болгохын тулд ер нь ямар зүйлүүдийг хийх ёстой гэж боддог. Менежментэн дээр энэ сайн анхаарал энэ аль болох энэ уран бүтээлчдээ хангамжтай тэрнгээр сайн хангаж өгөх юм бол Монгол циркийн залуучууд их авьяастай хүмүүс байдаг шүү дээ. Одоо дэлхийн одоо номер 1 циркэд одоо манай группээс саяхан нэг хүн явсан ингээл тий. Тэгээ гол нь тэр хүмүүс чинь тэгэл цалин мөнгө хангамж тэгэл тэр сайхан газар л очиж тэгэл явчих юм чинь. Монголдо яг тийм байлгах уулын потенциал байгаа гэдэг болно шүү дээ. Бас Монгол үзэгчд маань илүү одоо залуучтайгаа хийж байгаа энэ номеруудыг тийм ээ. Одоо энэ тоглолтуудыг илүү дэмжиж үзэх тусам одоо илүү циркийн жүжигчдийн маань одоо хангамж юм сайжрахтай илүү одоо үзэгчдийн маань бас залуучуудыг илүү дэмжих хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Хангамж сайжрахаас гадна бид нар чинь нэг урлагийн улсууд урмаар явдсан шүү дээ. Сайхан урмыг аваал тэгэл ерөөсөө ирчлэгдээл. Тийм болохоор сайхан үзэж байгаарэ. Ягаад гэвэл бид нар та бүхнийг харамсгааргүй тийм зүйл хийхгүй. Гайхшруулнаа л гэж.
маш их сайхан таалагдлаа. Найруулга их сайхан болсон байна. Хэрэнд нэг баярлж байна. Шидэлтэй акробат, шидэх онцны номерын хүүхдүүдийн номерын найруулга маш их өндөр. Ер нь ойрын жил ийм сайхан цирк үзсэн үү? Ойр үзег. Яг таны үеийн хүүхдүүд ингээд өсвөр үеийнхэн циркийг ингээд шинчилж чадчихад баяртай байна. Баяртай. За баярлалаа. За баярлаа. Таалагдлаа, баярлалаа. За Монгол залуучууд Монгол циркийг дахин авчлаа гэдэгт санал нийлж байна. Нийлж байна. Үнэхээр баяртай байна. Гоё байна. Амар гоё. За баярлалаа. За баярлалаа. Хүчтэй байна. Хэдэн настай байж? 14. 14. 14. Циркийн үндсэн одоо ажилтан гэж явах уу? Тэг. Чи цалин авах уу? Авдаг. Тоглолт тэгээд авдаг. Тоглолтноос авах. Нэг тоглолтыгээр хэдэн хэмжээний цалин? Нэг тоглолтод 10,000 маягаар. Хэдвэр анги чи? 9. Хичээлээ хажуугаар одоо энэ тоглолтын бэлтгэл өгдөг. Тэгнэ. Жог хүндлэлтэй байдаг. Ер нь цаашдаа одоо цирк урлагт зүтгэе гэсэн тийм бодолтой байгаа. Бодолтой байгаа. Манай их өөрөө бас цирк юм болохоор нэг бүр жаахан багт цирк гэж үзүүлдэг байсан. Тэгээ би циркт өөрөө их дуртай болсон. Тийм учраас цааш дэлхийн мундаг жүжигч болно. За үнэхээр их урам зоригоор дүүрэн бас сайхан зоригтой юм залуу байна. Тэгээд ер нь Монгол циркийг Монгол залуучууд илүү дэмжиж үзэх хэрэгтэй байхаа тийм ээ. Монгол залуучууд маань Монгол залуучуудаа энэ сайхан үзүүлбэрүүдийг үзэж дэмжиж явах хэрэгтэй байхаа. Үзэж байгаа бас залуучуудтай хандаад ер нь сэтгэлийнхээ үгийг бас хуваалцахгүй. Маа тоглолтыг ирж үзэж байгаарай л гэж хэлмээр энэ. Ер нь энэ Монгол циркийг тийм ээ илүү одоо хөгжүүлж яг л өнөөдрийн үзэгчтэй сайхан бэлэг барьж байгаа шиг байнгын ийм сайхан тогтмол бэлэг барьж тийм ээ илүү олон үзэгчдээр дүүргэж илүү олон энэ цаашдаа хөгжүүлэхийн тулд ер нь яах хэрэгтэй гэж боддог. Ерөнхийдөө манай групп маань одоо байгуулагдаад одоо жил дөнгөж бараг жилийн босгон дээр явж байна л да. Тэгээд ерөнхийдөө бид нэр энэ группийг байгуулахад бидний ганц зорилго маань мэдээж бидний Ахмад үеийн маань энэ шидэх онц гэдэг үзүүлбэрийг хийдэг байсан тийм ээ. Тэгэхээр бид нэр ядч нэг юм хоёр шатаар ахиулахыг бид нэр өмнө гол зорилгоо тавьсан л да. Тэгээд манай групп байгуулагдсанаас хойш нийт дэлхийн хэмжээний 3 төрөг циркийнхаа хэмжээний дээд рекордын 3 төрөг нийтдээ нэг 6 рекордыг бол ерөнхийдөө манай группийнхан бол хийж үзүүлж нийт үзэгчтэй бид нэр бэлэг барьсан байгаа. Тэгээд одоо бидний цаашдын зорилго маань гэх юм бол одоо энэ 10 сарын сүүлээр Хятадын Ухаанд болох дэлхийн Аз зэрэглэлийн циркчдийн тэмцээн байдаг. Тэнд Монголынхаа нэр хүндийг гаргаж тийм ээ дэлхийн давцаанд байдаг мундаг жүжигчдтэй бид нар бас мөр зэрэгчиж тийм ээ тэмцээнд одоо өрсөлдөх гэж бэлтгэл хангагдаад явж байгаа. Тийм ээ тэрний өнөөдөр бол ерөнхийдөө бол яг энэ зохиомжинд баригдаад бид нэр них айхтар хүн төрөгүүдээ бас ерөнхийдөө хийсэнгүүл дээ нөгөө яг гэвэл энэ төрөг хуучин циркийн тоглолт гэхээр яг хөтэй зарлуулаад гарч ирээл бид нэр те бараг нэгснэ 50 юм хийдэг байсан. Одоо энэ болохоор яг нэг зохиомжинд орцсон болохоор бид нар чинь те яг төрөкөө хин дээрээс нь тавилтандаа явна дээрээс нь бид нар чинь тухайн бүрдээ жижиг нэг дөрүүдийг гэх юм уу тийм өөр өөрсдийнхөө оройлуудыг гаргаж байгаа учраас яг тэр агаар дээр 9-өөс дээш нисдэг штэ манайх чинь хамгийн дээш чинь доотлол нь 9-өөсөө тэгэл тэрнээс дээш нисэж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө яг энэ зохиомжиндаа яачаад жүжигчтэй маань бас нэг санаан төвлөрж өгөхгүй тийм ээ. Тиймэрхүү юунуудаас болоо бид нэр ерөнхийдөө бас зарим төрөкүүдийг нөөсөн байгаа. Гэхдээ энийг бол зүгээр нөгөөд ганцхан тэмцээнд үзүүлчих биш. Бид нар цааш өшөө олон мэдээж хөтөлбөрүүд тоглогдно. Одоо эх жил манай циркийн маань 70 жилийн ой болох гэж байгаа. 70 жилийнхаа ойд бид нэр бэлэг байж өшөө бас нэг 2-3 рекордын төрөкийг бид нэр ордоо өмнө зорилго тавьсан. Одоо ажиллаж байна да. Тэгээ ерөөдөө манай баг маань дан залуучууд. Тэгэл одоо нэг 60 хар гэдэг хожтой л болоод байна шүү дээ. За ингээд Монгол циркийн бас үндсэн одоо циркчин залуучуудаа залуучдын нэвтрүүлгийг уулзж байна. Тэгээд залуучууд үнэхээр сайхан зүйлийг ярьж байна. Олон улсын одоо тэмцээн уралдаанд удахгүй орно гэж байна. Тэгээд ер нь Монгол залуучууд бол бас циркийн урлагт бас дахин шинжилтийг авчрах, дахин цааш хөгжүүлэх, илүү шин шатны түвшинд гаргах гэж бүгд залуучууд маань их сайхан зүйлүүд зорж байгаа залуучууд
одоо хажууд маань нэрээ сууж байна. Тэгээд үнэхээр Монгол залуучууд хийж чадчихээн, бүтээж чадчихээн, сэтгэж чадчихээн. Ингээд залуучуудаа улам их дэмжиж Монгол хүн дэмжиж тийм ээ. Залуучууд маань энэ залуучууд хийж байгаа зүйл уран бүтээлийг ирж үзэж тийм ээ. Ингээд энэ залуучууд уран зориг харилцаад бол хайснараа одоо энэ залуучуудыг Монголын циркийг хөгжүүлэхэд хүн болгоны хувь нэмэр нь одоо ирж үзэн гэдэг маань хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг тийм ээ. Тийм учраас залуучуудаа илүү дэмжээрэй. Тэгээд цаашдаа та бүхний одоо хийх уран бүтээл Монголын циркийг илүү шин шатнд гаргаарай. Дэлхийн түвшинд өрсөлдөөрэй гэж хүсэж өрөөж байна. За баярлалаа. Тэгээд ерөнхийдөө манай Монголын циркийн жүжигчдээд ингэдэж штэ. За яг зарим улсууд ярьдаг л да ихэнх жүжигчдээ гадагшаа алдаад байна гэж тийм ээ. За үнэхээр энэ тийм тал бол байдаг. Гэхдээ Монголын циркийн альч одоо жишээ нь тийм ээ альч гадаадын циркийн менежмент тоглолсноос илүүтэй Монголын циркийн босго өндөр байдаг. Тийм ээ. Тэгээ Монголынхаа циркийн үзэгчдэд Монголынхаа зэрэгтэл тоглоход одоо Монголын жүжигчдийн хамгийн том зорилго одоо хамгийн том одоо тэмцээнд орсноос илүү идэв штэ. Яг Монголынхаа менежментэд бол тэрнээс яг нэг гадны зэрэгтэл бид нэр соёл одоо тийм ээ Монголынхаа юг ингээл таниулаад зөндөө явдаг тийм ээ. Гэтэ бид нар бас Монголдо ирээд тоглох нь илүү их биднэрт урам зориг яхад гэвэл жүжигчин хүн гэдэг чинь түрүү манай жүжигч хэлсэн тийм урмаар байдаг гэж бид нэр энэ сайхан менежментэд яслаад жүжигчдийнхаа тэр халуун алга ташилтыг л авахд хамгийн том бэлэг байдаг штэ ер нь л тийм. За амжилт хүсье. За баярлалаа та нар ч гэсэн.